Хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллыг эрхэмлэгч байгууллага номинацид нэр дэвшигч, оюуны хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийг гэнэт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төлөвшлийн эерэг арга, зөв дадал хандлага бий болгох зорилгоор мэргэжлийн байгууллагатай хамтран 46 удаагийн сургалт нөлөөллийн арга хэмжээнд 7990 эцэг, 7278 сурагч хамрагдсан байна. Хүүхдийн ёс зүйн дүрмийг сургуулийн 193 багш 5100 эцэг эхэд танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2021-с 2022 оны хичээлийн жил сургуульд сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн. 124 үйлчлүүлэгч сэтгэл зүйчийн ганцаардчилсан зөвлөгөөнд хамрагдсанаас анхны уулзалтанд 109 үйлчлүүлэгч, давтан уулзалтанд 15 үйлчлүүлэгч хамрагдсан байна. Нийт 22 нэр төрлийн сэтгэл зүйн сургалтыг 44 бүлгийн 1997 сурагчдад буюу нийт сурагчдын 39.5% 54 удаагийн сургалт нөлөөллийн ажил зохион байгуулсан. Сургуулийн хүүхэд хамгааллын багаас 3588 сурагчдад үлгээр болон ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан. 2021-с 2022 оны хичээлийн жилд 94 төрлийн дугуйлан секцийг 155 багш хичээлүүлж давхарсан тоогоор 5343 сурагчдыг хамруулсан нь өмнөх оноос 30%-аар өссөн үзүүлэлттэй байна. Сургуулийн хэмжээнд 8 сайн дурын байгууллага 12 чиглүүлэгч багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.